За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За тэгээд бяцхан Бээжин рүү аялсан трип. Аяллаа одоо тайлбарыг бяцхан хүргэе. Тэгээд Сөүлээс Бээжин рүү, Улаанбаатараас Бээжин рүү трипээс бүх ингээд билет үзүр үйлчлэгээ болон буудлын билетээ захиалсан. Тэгээд трипээс анх мэдээж захиалахдаа алдаа гаргасан. Тэрний юу гэвэл мэдээж нэрээ одоо алдаатай бичих юм уу, байрын сольж бичих юм уу, паспортын дугаараа алдаатай бичих юм уу, тэрэн дээр маш сайн харж бичихгүй бол заримдаа оруулахгүй гэж тохиолдол байдаг юм билээ. Тэгээд дээрэс нь тэр чинь солих гэж бас нэлээд хугацаа шаарддаг учраас буцаалт нь орно, авиа компаниас шалтгаалаад буцаалт нь шууд ордог байгаа. Эсвэл болоод тухайн орныхаа ханш руу хөрвж алдагдaltaй 10-20 мянган зөрүү өгч одоо ингээд яах вэ байдаг, тийм учраас сайн хараарай. Тэгээд Сөүлээс Бээжингийн чиглэлийн билет дахиж ингэж авсан. Тэр маань ерөнхийдөө 570 юанаар ингэж авсан. Монгол мөнгөөр нэг 270 мянган төгрөг. Тэгээд ерөнхийдөө бол нэг 2 цаг орчим нисдэг. Геймпогоос систем юм лээ. Инчоноос яг нисдэг ус байж магадгүй. Тэгээд нэг 2 цаг орчим. Өдөр 2-оос нисээд 3 өнгөрөө буусан. Аяр чайнаас ниссэн. Онгоцны хямдхан байсан учраас нэг кейк ус мусал өгчсэн санагдаж байна гэж. Ер нь л хямдхан нислүүд юм байдаг л да. За тэгээд дараа нь Улаанбаатараас Бээжин ниссэн. Үүн бол ерөнхийдөө эхнэр хүүхэд хоёр маань цуг, тэгээд дээрэс нь би нөгөө буудлаа давхар авал хямдардаг учраас буудлаа цуг авсан. Буудлаа авахтаа ер нь бол төвдөө нойрхон буудал юу вэ? Тэр үедээ гайгүй хямдхан юу вэ гэж судалж агаад Райт хотел гэдэг энэ Чинтайло метроны буудалтай орхон юм буудал авсан. Тэгээд ерөнхийдөө зургнууд нь бол нэг иймэрхүү, тэгээд өрөө нэг юм нэг амар үнэтэй биш, нэг хямдхан бас биш. Тэгээд үнэлгээ маш сайтай 4.8 үзүүлэлт одоо юу юм бэ? Сэтгэлүүд айгуул тийм гайгүй хэлсэн, сайн уншиж үзсэн. Зарим буудлууд гадаад хүмүүс монголчуудыг тэр ялангуяа оруулахгүй гэдсэн. Учираас жоохон санаа зовх зүйл байсан ч гэсэн энэ буудлын дээр бол залуу хүмүүс ресепшн дээр нь байсан болохоор тэр ойлгоцгож гисэн гайгүй амархан транслейтер барайл ерөөхдөө ойлголцол явчихсан. Тэгээд буудлын өмнө бол ер нь тухайн үед шинэ жил байжсэн учраас бас жоохон өмнө жоох өссөн байж магадгүй. Байршлын хувьд болохоор ер нь Чинтайло гэдэг энэ метроны буудлаас яг жоохон зайтай санагдсан л та. Би 4 хонс учраас өдөр болго ингээд хүүхэдтэй хүн ялангуяа юм жоохон зайтай буудлаа бол ялангуяа одоо энэ 11 минут алхна гэж байгаа байхгүй 2450 алхам. Тэгэхээр ийм биш. Яг 5 минут алхахаар зайтай тиймэрхүү л ер нь буудлууд авал зүгээр юм билээ. Энэ жоохон ядраас нь ч яг зүгээр цаг хугацааны хувьд жоохон тийм байсдаг хүүтэн өвөл байсан учраас тэрэндээ жоохон хараарай лээ. Метроны буудалд ойрхон бодлоо. Тэгээд энэ зурган дээр байгаа шиг явсан юм буудал биш байж магадгүй мэдээж. Зарим нэгэн зүйл одоо манай буудлыг харагдаж байгаа шиг барилга нь бол хуучин тэнгуүтэй манай буудал бол шинэ байсан. Дотроо тэгээд цэвэрхэн маш дулаахан кондишн ч гэсэн айгу сайн үлээжсэн. Үйлчлэгч гэсэн маш сайн байсан. Тэгээд үний хувьд бол ингээд буудлаа онгоцтойгоо цуг захиалаа 163 мянган хонд одоо хэмнсэн гэд тэр доор харагдчихээн. Тэгээд би нэг сар орчмын өмнө захиалсан санагдаж байна. Ер нь ингээд сарын өмнөөс нэг амар хит ирт захиалвал бас их хүнтэй санагдтiin байт юм шиг үлээ. Хит бас орой тулгаж захиалвал бас болохгүй. Тэгэхээр нэг сарын өмнө болно. Тэгээд China SIM карт трипээс ингээд авсан. Би ер нь анх удаа авч ирсэн учраас 100 ГБ-тай гин 7 хоногоор нь авсан. Дуусчих магадгүй гэж бодоод. Тэгсэн чи яг үндэ 4-5 хоногт 7 ГБ-ийг л би зарцуулсан мөлий. Сүүлд нь харахад хүүхд маань YouTube, Facebook, TikTok ингээд ороход ямар ч асуудалгүй байсан. Тэгээд суулгах ч гэсэн нэг тийм амар хэцүү юм байхгүй. Мэйл хаяг руу QR код ирнэ. QR кодыг
одоо утасныхаа iPhone-той бол settings руу ороод нөгөө SIM картны хэсэг одоо интернетийн хэсэг рүү ороод SIM картыг дараад